Хүндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр харилцах мэрэгүү ухаан нөлөөлөх ур чадвар бяцхан номныхоо 2 дугаар бүлгийг та бүхэндээ хүргэнэ. Тэрнээс өртөө та бүхэндээ яг энэ номон дээр ямар бүлгүүд байгаа тэр талаар бас уншиж танилцуул сонирхуулъя гэж хүслээ. За энэ бяцхан ном маань өөрөө 14 бүлэгтэй. За тэгээд өчтөр та бүхэндээ 1-р бүлэг хүнийг өөрийг нь ойлгож мэдэх ба түүний ертөнц гэсэн бүлгийг уншиж сонирхуулсан байгаа. За 2-р бүлэг маань бусад хүмүүстэй хэрхэн яаж эв дүүтэй ярилцах вэ гэсэн бүлэг байна. За 3-р бүлэг нь бусдыг өөрийнхөө ач холбогдлыг мэдрэхэд нь яаж эв дүүтэй албадах вэ гэсэн бүлэг байна. 4-р бүлэг нь бусад хүмүүсийг хэрхэн чадварлаг магтаж сайшаах вэ? 5-р бүлэг бусад хүмүүсийг хэрхэн яаж эвлэгхэн сонсох вэ? 6-р бүлэг нь хүнд хэрхэн яаж эвлэгхэн нөлөөлөх вэ? 7-р бүлэг нь хүмүүсийг яаж чадмаг итгүүлэх вэ? 8-р бүлэг нь хүнийг хэрхэн чадмаг урамшуулж зоригжуулах вэ? 9-р бүлэг нь өөр хүний сэтгэл санааг хэрхэн чадварлаг өөрчлөх вэ гэсэн 9-р бүлэг. 10-р бүлэг нь бусад хүнийг хэрхэн яаж эв дүүтэй магтах вэ гэсэн 10-р бүлэг байна. 11-р бүлэг нь бусдыг хэрхэн эв дүүтэй шүүмжлэх вэ. 12-р бүлэг нь бусад хүнд хэрхэн чадварлаг талархах вэ. 13-р бүлэг өөрийнхөө тухай тааламжтай сэтгэлийг яаж үлдээх вэ. Төгсгөлийн буюу 14-р бүлэг нь хэрхэн чадварлаг илтгэх вэ гэсэн 14 бүлэгтэй бяцхан ном байгаа. За өнөөдөр та бүхэндээ 2-р бүлгийг уншиж тэгээд тодтох өгүүлбэрүүдээ та бүхэндээ тавтан хэлээд ярилцгаая хэвлээ. 2-р бүлэг бусад хүмүүстэй хэрхэн яаж эв дүүтэй ярилцах вэ. Та бусад хүмүүстэй ярилцахдаа тэр хүний эрхэмлэн сонирхож байгаа тэр сэдв дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Тэр сэдв гэдэг чинь юу юм бэ? Мэдээжээр энэ сэдв бол тэд өөрсдөө. Та түүнтэй тэр хүнийхээ ажил хэргийн тухай ярилцах агшинд уг хүний сэтгэл санаа илт өндөр болж халуун дулаан уур амьсгалд яриа өрнөж мань хүн өөрийн ирэхгүй танд татагдана. Та өөрийнхөө үгсийн сангаас би, миний, өөрийн минь хэмээх үгнүүдийг гаргаж хаях хэрэгтэй байна. Эдгээр үгнүүдийг хүн төрөлхтний хэл ярианд гардаг хамгийн их хүч чадлыг агуулсан та, таны гэдэг үгнүүдээр солих хэрэгтэй байна. За дахиад нэг тодтоход өгье. Та өөрийнхөө үгсийн сангаас би, миний, өөрийн минь хэмээх үгнүүдийг гаргаж хаях хэрэгтэй. Эдгээр үгнүүдийг хүн төрөлхтний хэл ярианд гардаг хамгийн их хүч чадлыг агуулсан та, таны гэдэг үгнүүдээр солиорой. Та өөрийнхөө ярианд эдгээр үгийг оруулан ярих нь хүний ертөнцийн зүйд нийцнэ. Харин та үг яриандаа өөрийнхөө тухай үг хэлгийг оруулбал хүний ертөнцийн эсрэг хандж байна гэсэн үг. Та өөрийнхөө үгсийн сангаас би, миний, өөрийн минь хэмээх үгнүүдийг гаргаж хаях хэрэгтэй. Эдгээр үгнүүдийг хүн төрөлхтний хэл ярианд гардаг хамгийн их хүч чадлыг агуулсан та, таны гэдэг үгнүүдээр соль. Жишээ нь үүнийг танд зориулж хийсэн юм аа. Хэрв та үүнийг хийвэл энэ их ашиг тусаас та хүртэх болно. Энэ ирээдүйд таны гэр бүлд аз жаргал авчрах болно. Та үүнээс ашиг олно гэх мэт үгнүүдийг сонгож болох нь байна. Хэрв та өөрийгөө шүүмжлэн хэлцгээс татгалзаж би, миний, өөрийн минь хэмээх үгийг хэрэглэх аваас таны зан авир өөрчлөгдөж өөрийнхөө нөлөөлөх хүч бие тоох үзэл мэдгэтгүүцээр нэмэгдэнэ. Үүнийг банк давтаж өөртөө зуршил суулгах нь үнэхээр хялбар асуудал биш л дээ. Гэхдээ энэ бүхнийг амьдрал практикта хэрэглээд л байх юм бол та заавал ингэх ёстой юм гэдгийг ойлгох болно.
хүн өөртөө анхаарал тавихын онцлогийг хэрхэн ашиглаж болох талаар өөр нэгэн арга байдаг. Өөрийн тухай ярихын тухайн хүнээс хүс. Өөрийн тухай ярихыг тухайн хүнээс хүс. Альва хүн ямар нэг асуудлыг хэлцэхээс өмнө өөрийнх нь тухай илүү их ярихыг хүсэмжилж байдгийг та мэдэх болно. Хэрв та хэн нэг өөртөө хамтарч ярилцахад төрхөрч чадвал та гарцаагүй түнд таалагдана. Ийм асуултуудыг түнд тавьж болно. Жишээ нь доржоо танаа гэр бүлийнхэн сайн уу? Гэх мэт. Хэрв та хэн нэг өөртөө хамтарч ярилцахад төрхөрч чадвал та гарцаагүй түнд таалагдана. Тодорхой. Хэрв та хэн нэг өөртөө хамтарч ярилцахад төрхөрч чадвал та гарцаагүй түнд таалагдана. За жишээнүүд байна. Таны хүүчин цэргийн албандаа дайжгүй яваа юу? Танай өнөө нөхөрт гарсан охин чинь хизээ амьдарч байгаа үлээ? Танай өнөө нөхөрт гарсан охин чинь хаана амьдарч байгаа үлээ? Та энэ компанид хэдэн жил ажиллаж байна вэ? Эрхмээ таны дүрснүүд чинь хаана байдаг үлээ? Эрхмээ таны хаар бол Эрхмээ энэ таны гэр бүлийнхний зураг уу? Эрхмээ та өнөө учрыг том чадамгаа оллоо шүү. Эрхмээ та гэр бүлийнхэнтэйгээ хамт явах уу? Гэх мэт хүндгсэн та таны эрхмээ гэсэн үнүүдээр өгүүлбэрүүдээ өөрчлөөд хүнтэй харилцах яриагаа өөрчлөөд явах юм бол тухайн хүнийг хүндэтгэж байгаа. Бөгөөд таас өөрийгөө хүндэлж байгаа хэрэг юм байна. Бидний ихэнх нь бусад хүмүүст нөлөөлж чаддаггүй. Яагаад гэвэл цаг ямагт өөрийнхөө тухай бодлоор өөрийгөө дүүргэж бусад хүмүүст зав гаргадаггүй яхна. Ийм нэгэн зүйлийг л санаж явахыг танаас хүсье. Та өөрөө тухайн ярилцлагыг сонирхож байна уу үгүй юу гэдг нь ердөө чухал биш. Харин сонсогчид таны яриаг сонирхож байх нь л хамгийн чухал. Та өөрөө тухайн ярилцлагыг сонирхож байна уу үгүй юу гэдг нь ердөө чухал биш яхна шүү. Харин сонсогчид таны яриаг сонирхож байх нь л хамгийн чухал. Ийм учраас та хэн нэгэнтэй ярилцаж байхдаа тэр хүний өөрийнх нь тухай, тэр хүний амьдралынх нь тухай зүйлийг л яриандаа хавчулж оруулахыг хичээж яваарай. Ийм янзаар та өөрөө тэр ярилцлагын хамгийн хүсэмжтэй чухал хүн болно. За 2 дугаар бүлэг маань дууслаа. За энэ дээрээс хэдүүлээ тодтоод нэг хитэн зүйлүүдийг дахиад давтаад би уншаад өгье. Та нар маань сайн тогтоогоод аваарай. Та өөрийнхөө үгсийн сангаас би, миний, өөрийн минь хэмээх үгнүүдийг гаргаж хаях хэрэгтэй. Эдгээр үгнүүдийг та хүн төрөлхтний хэл ярианд гардаг хамгийн хүчтэй агуулсан таны гэдэг үгнүүдээр солиорой. Дараагийн додох өгүүлбэр маань хэрв та хэн нэг өөртөө хамтарч ярилцахад төрхөрч чадах юм бол та гарцаагүй түнд таалагдана. Хэрв та хэн нэг өөртөө хамтарч ярилцахад төрхөрч чадах юм бол та гарцаагүй түнд таалагдана. За 2 дугаар бүлэг дээр гарч байгаа эдгээр үгсийг та амьдралдаа өдөр тутмын яриандаа оруулаад үзээрэй. Би бас үнийг оруулж үзэж их би гэсэн үзэл бодолтой байж одоо энэ 2 дугаар бүлгийг уншиж ойлгосны үр дүнд 100% биш юмаа гэд багаар ингээд өөрчлөгдөд таны гэдэг үгүүдийг орлуулад явж байгаа шүү. За тэгээд та бүхэндээ амжилтыг хүсье. 3 дугаар бүлгээр уулзтлаа. Түр баяртай.